Power Expo фестивальд бас оролцсон туршлагаас нь гэх мэтлэн ингээ маш олон төвлөлийн талаар ярилцъя те. За тэгээ. Хай. За сайн байцгаана уу. Сайн байцгаана уу. Сайн уу. За өдрөө минь. өдрөө минь. За манайхан. За гойсноо тогтоо бариллаа аваад нэг ойртуулаад. За. Чичээ зүгээд нэг өөртөө тохируулаад. Яран төрөй те. За сайхан амарцгаасан уу. Сайхан амарлаа. Өглөө нь хэрхэн өрнж юм да. Өглөө юу? Бидэд мототой ирцгээсэн тэгээд өнөөдөр өглөө бүр амар төвжрэлтэй байлаа. Тийм. Ялчгүй ажлын өдөр те. Ажлын өглөө гэдэг юм. Дээрээс нь яармгаас ирэх асуудалтай. Маш хүнд даваг тоолж иржээ. Тийм, хүнд даваг тоолж. Өөр хотоос ирсэн байна те. За тэгээд бүгдээр бас өглөөг сайхан өнгөрүүлж байна те. Тэгээд бас төвжрээтэй тэгээд тэгсэн ч гэсэн бас хүрэлцэн ирсэн та бүхэнд бүгдэнд баярлалаа. За тэгээд бас бүгдээр ярилцах хүрээнд талаар бас мотогийн талаар, мото спортын талаар те ярилцъя гэж бодож байна. За ер нь тэгээд анх хизэнээс ер нь манай хэд маань те мотог сонирхож эхэлсэн те. Тэр талаас бас ярилцаад гоё танилцсан түүхээсээ ч юм уу те. Анх бол би 22 онд моциклонд сурч байсан. Тэгэл ер нь манай аав өөрөө моцикл ундаг байсан байхгүй юу? Жохон байхад гэхдээ би тэрийг сайн сандгүй. Манай ээж хэлдэг. Танаа аав чи ингээд моцикл ундаг юм шар боржор өстэй залуу байсан гэл. Тэгэж ярьдаг байсан. Тэгэл хүүхдээ төрүүлээл төрсний дараа ингээл моцикл унжаа хүмүүс айгүй гоё харагдал. Би дотроо боддог байсан. Моцикл нэг л өдөр унандаа гэл. Олон жил бодож явж байгаад за одоо л унахгүй бол чи хизээ унах вэ? Хизээ энэ мөрөөдлөө биелүүлэх вэ? Хизээ энэ хобби одоо хоббигаа эхлэх вэ гэж бодоод 22 онд зориглоо шууд моциклийн курс сураад. Тэгээд тэр зундаа эхлээд кросс ундаг байж байгаа. Байк унаад тэр нэг сая унд сураг байхдаа бүр Оросын албаны улсын эрхүү орт руу тэр байктайгаа яваад тэгэл ер нь холын аялал гэдэг зүйлд донтсон. Их матаа бол бидэд хоёрч бас найзуудын хүрээлэлээр дамжуулж танилцчихсан. Одоо гişүү бүр байгуулахаас өмнө өвөлтэй амар гоё танилцчихсан. Хүүтэнд ингээд амар гоё бичлэг энэ төр хийгээд их баблгоо танилцчихсан. Тэгээд ер нь хэдүүлээ цаашдаа моциклийн клуб бас нэ гэж яриад санааг нь бол өгөөд тэгээд эхэлжсэн. Тэгвэл ер нь ганц ч юм ажигчийн слайд мик гэж яхаа өөртөө жоохон ортой байсан. Тийм. За тэгээд тэгвэл ер нь бүр клубээс өмнө нэглээ танилцаад хийжсэн ч түүх байгаа юм байна тийм. Тэгвэл одоо их шүү Sisterhood of Mongolian Writers гэдэг клуб байгаа шүү дээ. Тэр клубийн хадлаар анх яаж үүссэн, хэн санааг нь гаргаад анх хэдин гишүүнтэй эхэлсэн. Тэрнээс бас анх хэдин гишүүд байсан тийм. Тэр нь илүү сонирхолтой юм. Би тэгээд анх долоола үүсгэн байгуулж байсан. Тэгээд тэнд маань одоо байгаа нь дэги болон булгаа гэж бид гурав үүсгэн байгуулсан. Бусад дөрвөн маань одоо амьдралын шаардлагаар хувийн амьдралаа хөөцгөөд явсан. Тэгээд бид нар одоо нийт 40 гаруй гишүүдтэй. Тэгээд бөөндөө одоо дөрөвт хичээлээ үзэж байна. Тэгээд эхний ээлжинд бол бид нар гоё найзуудаараа энэ клубээ сонирхлоороо хөөе гэсэн боловч одоо сошиал дээр entertainment байдлаараа ч юм уу маш олон хүмүүст хүрсэн учраас шинэ гишүүд орох одоо маш их хүсэлт саналуд ирсэн. Тэгээд бидэд маань за хэдүүлээ ингээд гоё өргөчөө гэдэг байдлаар тэгээд клуб гэдэг нь бид нар зөвхөн үүсгэн байгуулаагүй. Энэ бол дэлхийн жишгээрээ одоо эрэгтэй эмэгтэй MC болон WMC гэсэн клубүүд байдаг. Тэгээд түүний жишгээр л манай клуб одоо яг тэр дүрм заягаар тийм одоо хувц хэрэглэлээр цуваа гэдэг дүрмээр бид нар одоо үйл ажиллагаагаа төрийн бас үйл ажиллагаагаараа явдаг юм уу та. За тэгээд бас юм төрөнд бас нөгөө терминалыг өсгөлжсэн гэж сонссон. Тий. Тэгээд терминалд орж ирээд ямар юм тэгээд санаж юу? Санаж штэ. Тэгээд анх бол хөтлж байхдаа их сандралтай байсан баг. Тэгээ манай хоёрт бас ямар санагдчихж байгаа юм бол миний хувьд бол нөгөө нэг өмнө нь ирээд энд бүр зочин хөтлөгчөөр
ажиллаж байсан болохоор одоо илүү гоё дотн мэдрэмжтэй та хоёрыг харахад та хоёрт одоо анх танилцж байгаас та хоёрыг харахад маш дотн мэдрэмжтэй л юм гоё тухтай мэдрэмж авч байна да. Баярлалаа. Тэг манайх их тухтай нөө. Манай хоёр дэж. Та бас тэг микрофоно та хоёрт жоох арталч. Сонсохгүй байна тий. Тэг сонсохгүй. Тэг татчих болно шүү. За. Дуулах гэж юм шиг. За 1 2 3. Тухтай нөө. Ер нь бол зурагтаар харж ирсэн. Тэгээд яг ороод дотор нүүрээ суусан чинь сандрах болоо гэсэн харин гайгүй юм байна. Их тухтаа бас нөө мототой бас ер нь яаж холбогдчих вэ те тэр талаас бас гоё тайлбарлаад дэлгэрэнгүй те. За би болохоор мото ер нь бол жоохносоо сонирхдаг байсан. Тэгтээ унжаагаагүй. Тэгээд жоохносоо нөгөө улаан дугуйчин дугуй их ундаг байсан. Тэгээд мото яг нэг юм зориглож авч чадахгүй ч юм уу те нэг жоо айцтай ч юм уу тийм бах хамгийн анх би их шүү Монгол яг байгуулагдаад 1 жил болсныхан дараа илсэн орсон. Тэгээд энэ хэдийгээ хараад за эднэр унж чадж байгаа юм чи бид нар бол чадах юм байна юу ч гэсэн ороод үзье гэд аюу итгэлтэйгээр орсон. Тэгээд оронгуудаа амар айсан. Энэ хэдийг болохоор ингээд нөгөө нэг ийм жоохон охтууд одоо манай инх маань энэ чинь ер нь бол ийм жижигхэн штэ ингээд нэг юм том хотоонууд унчиж байгаа юм чинь би ми болстой алах юм байна гэж та хамгийн анх орсон чинь айгаад энэ хидтэй загнуулаад дотроо бүр ингээд маань уншаад манай хэд чинь ингээд харахад ингээд одоо хүмүүс сошиалаар аягүй их ингэсэн та нар ингээд мотогоо ундаг ч юм уу те ингээд дандаа зураг юу гэдэг ингээд айлангой манай нинхмаа булгаа дэги те тэрийг бол аягүй их тэгдэг. Манай хэд чинь бүр амар би ми одоо хажууд нь бол одоо миний өсмөс юм жижигхэн байгаад одоо би алхаар харагдаад байгаа байхгүй. Би бол уйлал явж байгаа шүү дээ. Би цаа охин шиг яваад тэгээд өгөөч гэд тэгээд хамгийн анх тэрэнд аюу тий. Жоо удаа явж болохгүй юу гэж тэгээд манай чинь бол зүр нисчдэг. Тэгээд маш зоригтой. Энэ хэдээсээ нөгөө нэг юм би авч явж байгаа байдал тий зам дээр байгаа байдал бүх юмыг нь үлгэрлээд тэгээд одоо мото соёл мото клубын соёл гэдэг тийм энэ бүхнийг суралцаад явж байна. Тэгээд одоо мото оноод ер нь бол 4 дахь жилдээ болж байна. Тэгвэл өнөөдөр ирсэн байгаа гураас хамгийн удаан мото урамж байгаа нь хэн нэлээ? Дэги. Хэдэн жил урамж байгаа вэ? Одоо л 5 дахь зонлогоо орж байна. За. Гайхалтай. Гайхалтай гэж би ч өөрөө нөгөө нэг юм хотооноос айгүй тийм хол хүнэлтэй тэгээд ер нь зүгээр бас нэг хараал ямар гоё юм бэ тэгэд нэг өдөр оролдож үзэндэй гэж боддог. Тэгээд бас та бүхнээс асуухад их шүү Монголиас үүсгэн байгуулагдсанаас хойш те ер нь хичнээн бас эмэгтэйчүүд бас яг ингээд мотор спорт руу орж ийн те. Тэгээд та бүхэн л бас эмэгтэйчүүд холбогддгүү те баярлаач гэдэг юм бас ингээд зориг өгсөн шүү гэх. Ер нь хэр их бас ингэж нэмэгдсэн та бүхэнд ажиглагдсан байна. Энэ жилээс бүр их ажиглагдсан. Бид нар нөгөө нэг сошиал дээр шинэ гишүүн илсүүлэх гээд юу анкет сошиал дээр тавьсан. Тэгэхэд 160-аад эмэгтэйчүүд ингэ судалгаа бүгэлсэн байсан. Судалгааг нь анкет бүгэлсэн байсан. Тэгээд маш олон хүмүүс эмэгтэйчүүд одоо танаад бүртгүүлье орё гэсэн одоо мессежүүд болон утсаар маш их залгадаг байгаа. Тэгээд манайхд энэ олон одоо эмэгтэйчүүдэд бид нар бас урам зориг өгдөг. Гэдгээр одоо тэр олон эмэгтэйчүүд орох хүсэлтэй байдгийн болоо та. Тэг манай хэд бас дэлгэрүүлээд яриулаа. Тэгээ өөрөөсөө бас хэр их нөлөөлөл бас үзүүлж байгаа харагдаж байна. Ер нь бол Монголд нэг одоо ийм MMA холбоонд бүртгэлтэй 6 эмэгтэй мотоклуб байдیں۔ Хамгийн анхны Lady Riders гэдэг тухай одоо 7-8 жил өмнө үүсгэн байгуулагдсан. Тэрнээс хойш тэр үед дундаг байсан эмэгтэй моточдын тооноос одоо ингээд харахад бүр хэдэн 100 болцсон байгаа байхгүй. Тэгэхээр эмэгтэй моточдын үүсэл одоо мотоцикл унах тэр хобби тэр хүсэл зорилго амар ингээд нэмэгдээд бид нар ингээд цаашаа тэр илүү нөлөөлж чадж байгааг нь мэдэгдэж байгаа. Жишээ нь одоо тухайн үед тэр 10 жилийн өмнө 10-аад л эмэгтэй мотоцикл ундаг байсан бол одоо бол ингээд 200-300 шууд нэмэгдэж шүү дээ. Давхарцсан тоогоор шүү дээ. Тэгээд фри райдер эмэгтэйчүүд хүртэл байгаа. Клуб дэлсээгүү тий.
маш их олон эмэгтэй моточд жил болгон нэмэгдэж байгаа. Тэгэхээр бидний хувь нэмэр бас нөлөөлж байгаа. Бидний нөлөөлөл бас байгаа гэж үзэж байгаа. Тэглэгээ хоо. Би бас энэ чэнэс үргэлжлүүлээд нэг эдийн асууч гэж бодоод. Чи асууч. Зүгээр асууж. Энэ дээр одоо нэг мото сонирхож байгаа эмэгтэйчүүд за тэгээ ер нь мото сонирхож байгаа хүмүүс ч юм уу те одоо ялангуяа мотоцикл тэн дээр болохоор бид нар хамгийн сайн мэддгээр бол одоо миний бүр яг мэддгээр бол Power Expo тэгээ фестивал болдог. За тэгээ ер нь та бүхний аягүй их хүлээж хүсэж одоо хүлээдэг одоо фестивал ч юм уу те тэр нь одоо юу гэдэг вэ? Жилд одоо хэд удаа болдог вэ ч юм те. Бид нар бол моточтой шинэ жил гэдэг шиг талын салхийг хүлээдэг. Талын салхи нь ерөнхийдөө 6 сарын эхний 7 өнөг 6 одоо энэ жил бол 6 сарын 6-нд болох ч ялээ. Тэгээд бид нар бол яг нөгөө нэг моточод бүх талын салхиараа одоо бүүндөө цугларч түүнээс хойш одоо мотон унах улирал эхэлжээ гэсэн ойлголт авдаг юм уу. Тэгээд талын салхитаа бид нар маш их бэлддэг. Дээрээс нь их шүүгийн өөрсдийн ивент манайх дандаа 4 сарын 20 доор хийдэг. Тэндээ бас маш их бэлддэг. За тэгэл жинхэнэ улирал эхэлт юм уу. Тэгээ 10 сарын 1-5 хүртэл одоо нөө яг аль биесээр мото улирал хаагддаг гэх юм уу. Нэг тийм л богинохон хугацаанд л тийм одоо үйл ажиллагаа болдог гэх юм уу. Тэгээд Power Expo бол яг авто болон мото нийлсэн юм том фестивал болдог. Одоо Монгол 63 дрифт холбоо гэх мэтчлэн олон үйл ажиллагаанууд болдог. Тэн дээр бол бид нар очиж хамрагддаг гэх юм уу. Одоо ялчгүй тиймэрхүү зүйл манай мото клубүүд маань нийлж байгаа ч юм уу тий. Одоо хот хоорондын аялал ч юм уу эсвэл тийм хол хинзээ аялал хийдэг штэ. Одоо тиймэрхүү зүйлүүд хэрэг болдог вэ? Тэгээ их шүү клубийнхаа манаас тийм зүйл хэрэг оролцдог вэ? Тэний талаар гоё яриж. За манай манай аяллаа одоо толгой, аяллаа ахмад, тэгээ road captain, замын турш бид нарыг ерөөсөө толгойлж явдаг. Тэгээ бүх аяллаа мань зохион байгуулж зохицуулж явдаг манай салхи зүсгч тийм харанхуу зүсгч. За ахмадаа. Одоо нэг дэлхийн эмсэг клубүүдийн болон Монголын эмсэг клубүүдийн жишгээр мотоклубүүд байна. Аялдаг ийм дүрмтэй байдаг, бүр тогтсон ийм заншилж гэх юм уу. Тэр чутгаараа манай клуб жилдээ нэг 3 удаа заавал аялдаг. Уртын аялал, холын аялал, дундын аялал гэсэн юм маршрутаа. Дундуур нь одоо сайн дурын аяллууд гарч ирдэг. Фестивалууд руу очих те, өөр аймаг, өөр улс руу фестивал руу явах, Оросын албаны улс руу явах ч юм уу те. Иймэрхүү аяллууд их гардаг учраас зам бол маш их завгүй байдаг. Клубүүд өөрсдөө тусдаа аяллаа зохиож явдаг. Ямар нэгэн фестивал руу явахдаа яг нэг урд хойно оролцоод ч юм уу те. Ингээд явдаг. Тэгээд аялах бол айгүй гоё. Бид нар бүр аялалтаа донтцсон. Тэгэл аяллаа гэсэн ядаг хүлээдэг. Одоо маргааш бид нар аялалд гарах гэж байна. Оо хаашаа. Нууцсан. Аяллаа маршрут төлөвлөгөө энэ төрөө ер нь хийдэггүй. Маш нууц. Тэгэхээр та 3-ын маань хувьд ч юм уу те ер нь хамгийн урт аялал нь юу вэ? Хамгийн их бартаатай байсан, зүдэрсэн ч юм уу те. Сонирхолтой ч юм уу гоё төвөөсөн байцвал. За түрүү жил бид нэг клубаараа увс руу явсан. Увс явхад ер нь бол бид нар чинь баг 18 эсвэл явсан баха. Увсын 100 жил тэгээд хүү амтлагийн одоо нэг тоглолт болсон шүү дээ. Тэнд бас оролцох зарчмаар явсан. Тэгээд тэр аялал бол хамгийн уртын аялал байсан. Манай клубаараа аялсан. Яг бөөндөө олуулаа явсан аялал байв. Манай road captain болохоор одоо өмнө нь Орос руу одоо байгаль энтэрлээ ингээд Байкалский гэдэг ингээд бас нэг Орос руу тийм фестивал байдаг. Орос руу 2 удаа явсан байна. За энэ талаар ярина. Тэгээд Орос руу явхад бол яг маш их бартаатай байсан. Бороотой байсан, салхитай байсан. Тэгээд хамгийн их бартаа нь бол тэр нэг юм замд 3 даваад авсан. Бид даваа чинь яг бидний нэг юм одоо Instagram дээр бичлэг байгаа да бидний нэг юм улаан шорон дунд ингээд нэг даваад авч байгаа. Тэр нь ингээд нэг бичлэгэн дээр харагдсан нь бол ингээд зам нь ингээд аюугаа аюу тэгших юм шиг харагдана. Тэнгуут ингээд маш олон юм нэг жижиг юм нүхнүүд байдаг штэ. Тэр болгон дээр ингэж тэгээ бидний өөрсдийн ундаг төрөл чинь бид нар бол cruiser ангиллын мото ундаг. Мото ч аюу олон төрөлтэй бас. Cruiser ангиллаар дагнж
ундаг мотоклуб тэгээд анхдагч крузер тийм клуб байгаа. Эмэгтэйчүүдийн гэсэн. Тэгэхээр ганц төрлийн мото ундаг гэсэн үг байхгүй. Крузер мотоны онцлог нь болохоор өөрөө хотод унах зорилготой маш хүнд биетэй. Тэгээд нөгөө нэг юм шорон зам руу орохороо нөгөө ингэж маш их юм шарвалт ихтэй болдог. Тэгээд тэр их хүнд бие чинь нэг ингээд унах юм бол даагдахгүй ч юм уу тэг үл гараад арах ч юм уу тийм эрсдэлтэй. Тэгээд бид нар тэр эрсдлийг үл тоон 3 давааг маш олон нүхнүүдийн хамт давж ямар ч байсан бүгдээрээ ямар ч асуудалгүй ард нь гарсан. Цагаан даваа, солонготын даваа, өнөр улааны даваа гэж. Дөрөвдөх нь бас хэцүү нь хэрэгсэн сул шороотой элсэн зам байсан. Бид нар хэрэгс рүү явсан. Тин чинь машин хүртэл суудаг шүү дээ. Бид нар өстө тэнд бол ингээл сул шорооноор бол ингээл тэгээд ингээл яалчгүй гуулгаал унангууд нэг гар нэг хөл маань байхгүй байгаа юм чинь. Тэгээд ингээд орсон ч өвдөг байхгүй болсон. Ингээд сурцсан. Шинэгээ гихцсэн. Тэгээд нэг нь ирээл босхон тэгээд явж байгаа буцаал тэгээд яг тэр нэг өөрсөндөө маш гоё кайфтай гэх юм уу. Тэндээсээ гоё кайф байх хэрэгтэй. Өнөө инээлтэл тэгэл явчих. Тэгээд одоо энэ чинь ер нь ингээд аялал дээр ингээд мэдээж та бүхэн хамт явахаар нэлээд гоё ингээд гоё зууц гэх юм дээр нэлээд гоё дотностой бүр ингээд гэр бүлийн бүр амьдралын тэгдэг байх. Тэгээд ер нь бол хамгийн их ингээд дурсамжтай байсан нь болохоор хол замынх нь байв уу эсвэл ингээд богино хугацаанд байсан ч гэсэн одоо ер нь илүү дотнолцсон болохоор илүү бүх юм нь л жаргалтай байгаа юу те аялал болгоны. Аялал болгон тусдаа өөр гоё дурсамжтай. Тэгээ яг хол зам нөхрийн чанар танигдана гэдэг үг яг үндэ одоо л яг бид нар утга учрыг ойлгож нэрэл тийм мэт юм лээ. Яг тэнд чинь хүн өсгөөрөө яаж уурлах уу? Ядрахаараа яаж уурлах уу? Тэгэл тэр олон хүмүүс чинь явангууд нэг хүнийх нь мото болохоо явангууд цуваа бүгд зогсоол яг нэг хүнийгээ хүлээн. Тэгээ нэгнийгээ бас болгочихсан, босгочихсан, мотог нь унахчихсан гээд тэр олон хүн нэг хүнд ач холбогдол өгч нэг хүн тэр олон хүнийгээ хайрлаж байна. Ингээд нөө цуваанд ингээ хол зам бүгд ядарч байгаа мөртлөөсөө зарим нь ингээ каск дотроо уйлаад явдаг. Яагаад тэгэхээр нөгөөдгөө өрөвдөд идэрч гисэндээ ингэж байгаадаа гээ нөгөөдгөө хайр нүрээд уйлаад явдаг гэх мэтчлээ. Тэгээд яг л нөгөө нэг тэсвэр төвчээр чансаа мундаг би компани захирал байсан ч их шүүд орж ирээд яг л нөгөө чансаатай бусдыгаа гэсэн тийм сэтгэлтэй нэг нь одоо бидэртэй хамт үлдэн гэсэн тийм нэг хайрлсан зүйл ингээ баг хамт олон ямар байдаг уу тийм л зүйл яг нэгэнд оршдог юм уу одоо яг юм клуб бид нар яг чамирхал гангархал гэхээсээ илүү нэгнийгээ хайрлах нэгнийхээ үгэнд орох нэг хүний үзэл бодол тэнд юусэн хамаарахгүйгээр яг л нэм голц хүн болно гэдэг нь л энд утга учир. Тийм болохоор тэнд орсон хүн гарч чаддгүй гэх юм. Тэгээд тэнд завтай хүн нэг ширхэгч байхгүй бүгд завгүй. Одоо бүгд өөр өөрсдийн гэсэн бизнес бүгд өөр өөрсдийн гэсэн ажил гэр бүлтэй хүмүүс хажуугаар нь энэ клубдээ одоо эдэн шингэцэн байдаг. Тэгээд орчингуудаа гарч чадахгүй. Яг бүгд яг ингээд нэг ингээ хайрлаад байж идэг. Холын аялал үнэхээр ингээд бороонд цохиулах бүр ингээд амар салхитай ирдэг ингээд бүр ингээд толгоо ингээд явдаг байхгүй нөө салхинд. Тэр мэдрэмж чинь яг үндэ бас чанга ахгүй. Даар нь хурууны өндөг ч ингээд хөлц чинь. Тэгээ яг бүгдээрээ 10 хэдүүлээ бүгд адилхан мэдрэмж авч байгаа да. Бүгдээр ингээд заримдаа нэгнийгээ хайрлж уйлдаг гэх юм уу яг тийм мэдрэмжтэй. Ямар гоё. Мэдрэмж нь гоё. Тэрс би нэг битүү хүндлэл донд байдаг. Би тэгэхэд нэг амьсгал гэдэг зарчмаар явна. Яг нэг хүн шиг нэг цул болно. Тэгшиж хоорондоо нэгэ тэ одоо тэр зам дээр аюул ослгүй байлгах нь гэдэг тэ. Тэгэхээр тийм байдаг шүү. Тэгээ би нэг юм ярьж байгаа. Ингээд яг энийг бүр ингээд дахин толгойд орж ирээд болохгүй би яг мартах гэдэг. Хүмүүс айгүйх асуудаг. Та нар яагаад ингэ бөөнөрөө яваад идэм бэ? Одоо би өөрөө нэг үйлчлэгээний газар ажилладаг байхгүй. Тэгэхээр ингээд ерөн сошиал дээр ч гэсэн эднэр ингээд ягаа бөөндөө ингэ яваад идгийг завтай хоторч бөөндөө явж явах юм. Бөөндөө нэг ажил руу явж идэг юм уу ч гэдэг юм уу те. Нэг тиймэрхүүнүүд байдаг шүү дээ. Тэгэнгүүт манай түрүүн дэгийн маань хэлсэн бид нар юм дэлхийн жишг гэдэг юм ярьж байгаа зү те. Тэгэнгүүт ингээд
олон хобби нэгт хүмүүс цуглаад за албан ёсны клуб болёо гэдэг тийм зарчимд нэгдээд тэгэн гутаа тэр зарчимд яаж явдаг вэ гэхээр 5 жил тэр клуб тасралтгүй үйл ажиллагаа явуулж иж албан ёсны WMC гэдэг ямиг авах хэрэгтэй болдог. Тэгэхээр за тэр тасралтгүй үйл ажиллагаа гэдэг зүйл нь яаж явдаг вэ гэхээр одоо жилд 3 аялал буюу одоо тэдэн мянган километрийг клубээр заавал туулсан баг. Тэгээд одоо Монголын холбооноос мото холбоо гэж байгаа шүү дээ. Холбооноос бас бусад клубийнхаа зохион байгуулж байгаа бүх үйл ажиллагаанд заавал оролцох гэдэг тийм зарчмуудыг биднэрт хэлдэг учраас бид нэр тэрэнд одоо нэгсэндээ мэдээж бид нар бол саяхан албан ёсны crew гэдэг юугаа холбооноос авсан байгаа. Албан ёсны crew болно. Тэгээд дараа нь албан ёсны WMC клуб гэдэг тийм зарчим руу ордог. Нэг шат дараалтай явдаг байхгүй. Тэгэхээр тийм зарчмаар бид нэр одоо ажилдаа явж идэг шүү тий. Одоо яг юм цаанаас одоо олон улсынхаа WMC гэдэг зүйлийг авахын тулд зорилго нэгтэйгээр бөөндөө хамтдаа явдаг шүү. Олон улсынхаа стандартыг хангах гад зарчмаад биелүүлээд, үүргээ биелүүлээд явж байгаа. Тэгвэл хүмүүсээс ингэж харддаг л тоо ямар завтай хүмүүс ингэж хэсээ яваадах юм те. Ерөөсө жаргалтай хүүхнүүд тэгээд гардаг. Тинээл явах хийг ажиллаад. Одоо нэг хөдөө явангуут завтай юм л гээд хийдэг байхгүй юу? Яг үнэндээ машинтай ч гэсэндээ найзууд 7-8 уулаа нийлээс бүүндөө машиндаа чихэлтэй явдаг штэ. Тэгээд гэр бүлэрээ ч гэсэндээ явдаг. Яг үнэндээ манай гэсэндээ ингээд хөхүүл жирэмсэн ч одоо эмгтээчүүд зөндөө байгаа. Хөхүүл байвал хойноос ингээд нөхөр нь ингээд хүүхдээ тэрээд ч юм уу. Яг бид нар бол тийм одоо гişүүдтэй боломж олгодог. За ингээд араас нь хүүхэд нь ингээд зогсонгууд олчоо хөхүүлчихэд ингээд явах ч юм уу. Яг тийм. Тэгээ бид нар чинь нөгөө нэг найзууд бөөнөрөө тэгж суваагаар машинтайгаа ингээд аялдаг үсттэй. Бид нар ч гэсэндээ тэгж аялдаг. Тэгээ дээрэс нь ингээ марчдаг. Тэгээ дээрэс нь мэдээж хэрэг чи үүргээ тэгээд бид нар чинь яг бүр нийгмийн сард хурлаа хийчихдэг байхгүй юу? За ингээд 6 сарын тэдэнд 7 сарын тэдэнд 8 сарын тэдэнд за ийм өдрүүдэд ийм газарлуу тэдэн мянган километр ингэж аялах нэ. Энэ одоо аялалд та нар наан ажиллаа зохицуулаарай. Окей. Төрийн ажилтай бол улсын ажилтай бол энэ чинь 1 сард юм уу тэр өдрүүдэд зохицуулаад наан бүр 4-5 сарын өмнө хэлчихэж байгаа болохоор энэ чинь тийм асуудалгүй байхгүй. Манайд бол төрийн ажилтан, улсын ажилтан, хувийн эмчилгээхэн бүгдээрээ байгаа. Бүгдээрээ ажилт. Тэгээд гол нь нөгөө нэг өөрийнхөө хоббинд цагаа заваа зарцуулж гэдэг чинь энэ бол хүний өөрийн бодит ухамсар тэглэх. Тийм. Одоо ажиллаа хийн, гэр бүлтэй цаг заваа зарцуулна, хоббиндаа цаг заваа зарцуулна, биеэ зөв авч явна, биедээ цаг заваа зарцуулна гэдэг чинь энэ бол хувийн зохион байгуулалттай эмхтэн хүн байхгүй. Тэгэхээр энийг та нараас тэр талаас нь бодох хэрэгтэй л гэж үсэж байна. Тэгэлгүй яхаа. Одоо үзэж байгаа үзэгчид маань ер нь одоо яг ойлгоод ийм байдгийн байна. Ялч юу иймэрхүү зарим зүйл одоо клубийн үйл ажиллагаа ч юм уу те эсвэл цаанаасаа байх ёстой зүйлүүд маань ангийн үзэгчид маадсан хөвчлэн мэдэх боломжгүй байдаг шүү дээ. Тийм болохоор өнөөдөр бас ингээд үзэж байгаа үзэгчид маань бүгдээрээ сонсоод ойлгоод ийм байдаг юм байна да. Бид хоёрцсан бас ингээд зарим зүйлийг ингээд анх удаа сонсоод бас ийм байдаг юм байна да. Ийм стандарттай байдаг юм байна да гэдгийг мэдэж авч байна. Тэгээ миний хувьд бас юу ямар уучлаарай. Би яг нэг асууч. Би яг ийнд байгаа хүмүүс ингээд энэ олон хол замыг туулчлаа, явчлаа. За тэгээд ингээд эн чинь бас цаг зав өөрсдөө бүх юмаа зохицуулж байгаа хүмүүс байна. За тэгээд эндээс нэг юм байна. Эн чинь бас спорт те бас гэмтэх юм байна. Тэгээд энэ гэмтлүүд бас хэрэг тохиолддог вэ? Бас та бүхэн маань яаж бас өөрсдөө аюулгүй байдлыг хангадаг вэ те? Энэ талаас бас мэдмээр энэ те. Нөлөө хол замыг туулж юм тэгэл. Манай клуб ч гэлтгүй ер нь клубүүд цувааны дүрмээр аялдаг. Энэ маань одоо цувааг аюулгүй байлгах хамгийн зөв арга байхгүй. Цувааны дүрм маань одоо цувааны ахлагч руу род капитан байна. Араас нь том албан тушаалтнууд нь явна. Дундын маршал хамгаалагч те цувааны хамгаалагч байна. Хойд цувааг хамгаалагч тэл ганер байна. Тэл ганер гэдэг нь одоо цувааг хамгаалагч. Тэгээд асуудал үүсвэл урагшаага над руу буудаж ирж цувааг зогсоох үүрэгтэй. Гэх мэтчлээ ингээд цувааны нарийн дэг журмууд байдаг. Одоо яг цувааны дараалалаар явах хэвээр нэгнийхээ урагшаа төрүүлж орохгүй те нэгнийхээ араас орохгүй цувааны одоо дэг жаяыг алдах юм бол сануулга өгөх ч юм уу те ийм байдлаар
явж иж аюул ослохгүй хүрэхийг хичээдэг. Дээрээс нь би хамгийн урд явдаг болохоор хурдыг би тохируулдаг. Яг миний дүрмээр л явна гэсэн үг. Намайг хурдлал удаан яваал. Тэгэл за энд нөхөө шүү, тэнд нөхөө шүү тий. Хурдаас хааруулаараа одоо жоох яваад одоо жоохон зөөлхөн гэв. Гэх мэтчлээ ингээд урдаас тохио өгч нь хоошоо тохио дамжуулагтаа явждаг. Тэгээд ерөнхийдөө цооны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Маш том хариуцлагатай ажилтай. Тийм хайрцаг болж явдаг гэсэн үг байхгүй юу? Бүгд нэг баг болж явдаг. Тийм. Бүгд эргэлт мэргэлтнэр бүгд ингэж дагааж ингэж явж ийж энэ цуваа энэ хайрцаг ерөөсөө алдагдахгүй голоор машин орж ирэхгүй гэх мэтчлэн тэгээд өөрсдийнхээ зайг бариад явчихаар эрсдэлгүй л гэсэн. Ганц нэг райдер болон одоо клуб гэдэг энэ хоёрын бас асар ялгаатай. Нэг одоо моточин бол бас эрсдэлтэй хөдөө явах. Тэгэхээр энэ цуваа энэ хайрцаг алдахгүйгээр явах юм бол эрсдэл маш бага гэсэн. Тэгэхээр одоо тэрэн дээр мэдээж дэг заяг гэсэн зүйлүүд байдаг тийм. Барь надад аягүй сонирхолтой санагдаа. Энэ ч бас аюулгүй байдал гэдэг зүйл тэгнэ өөртөө явах хэрэгтэй шүү дээ. Бид нар ч бас хурдалж юм уу те гэх юм болохоор. За тэгээд энэ саяхан бас нэг Power Expo бол боллоо. Тэгээд та бүхэнд бас оролцсон туршлаас бас нэг хуваалцвал те ямар мэдрэмж болоо аав те урам өгсөн зүйлс нь юу байв те. Манай их мод дрифт батарсан. Тэрээс нь тэрийг харсан. Огшоод тэнцэж. Тэр талаараа бас ярилцвал те. Бид чинь 2-3 жил Power Expo-д оролцож байна. Тэгээд тэнд бол маш сонирхолтой гой дрифт тэмцээнүүд болно, ганган машинууд, ганган мотонууд, Портер клуб хүртэл байх, Прус клуб хүртэл байх гэх. Тэгээд тэднүүсээ хүн ингээд бүр тултлан гоё янзлцсан. Тэр Прусыг маш гоё ингээд тоноглолцсон одоо тий портрийг бүр ингээд маш гоё тоноглолцсон. Хүн тэгтлээ тийм гэж хоббирж байгаа байхгүй. Үнэхээр ингээд тий тэнд ингээд маш гоё акцент байна. Тэнд маш гоё Grand Mark 2 маш дээр үе машиныг тэгтлэн ингээд тэр чинь хүний хичээл зүтгэл цаг хугацаа тэгэхэд тэнд ерөөсө хобби нэгтэй хүмүүс нэг дор цуглараад нэгийг ойлгож байгаа л фестивал гэж би ойлгосон. Тэнд ерөөсө дураараа байх. Энгийн одоо хүмүүс ерөөхдөө юм ад үзэх маягтай байдаг штеп. Одоо бол арай гайг болсон. Гэтэл одоо нөгөө дрифтчдийг ад үзэх моточдыг ч гэх юм уу. Тэнд ерөөсөө л дураараа байх, өөрсдөө хоббиг нэгэндээ хуваалцах, нэгийг хүлээн зөвшөөрөх маш гоё фестивал болдог санагддаг. Тэгээ бид нэр очихыг зорихыг бас хүлээдэг фестивал. Тэгээд анх удаа орсон маань санийгийн сэтгэл ямар байсан? За би болохоор энэ жил түрүү жил манай клуб оролцоогүй. Тэгээд энэ жил бол анх удаа очсон. Ер нь бол тэгээд ер нь юм мото, машин гэдэг нэг юм яг бөөндөө цугласан те тэнд ч одоо маш гоё мото, гоё машинууд ингэ байж байгаа. Ай хөөрдөг ингээд нэг юм. Одоо омгшиж байгаа одоо Монгол хүнийг ингээд наадмаар нэг омгшдаг штэ те. Яг тэр шиг ингээд бид нар чинь ингээд мотогоо унаад яг бөөндөө яг клубээ их шүү гэж зарлуулад ингээд бөөндөө ингээд нөгөө моторынхон дууг сонсож орохоор ингээд өөрөө ирэхгүй ингээд тогшоод баг ингээд хамрын самсаа шархирж байгаа гараа бараг өстө. Гээд ингээд тий. Тэгэхэд их гоё байсан. Тэгээд нэг юм сонирхол хобби нэгтэй би бинийг ойлгодог, хүндэлдэг тий. Тим хүмүүс нэг дор цуглаад би бинтэйгээ гоё ингээд ярилцаад танай спорт ямар байдгийг тий, бид нэр ямар байдгийг тий, та нарын мото юм уу, машин чи юм уу гэ бид нар чинь бас ингээд сонирхоод ярилцсан шүү дээ. Миний хувьд бол маш гоё сонирхолтой бас нэг юм шинэлэг аюу гоё тийм юу байсан. Тэгээд маш гоё зохион байгуулалттай юм их гоё болд юм байна. Энд хэд удаа бас оролцоо. Тэгээ энэ удаагийнх бас хэрэг мэдрэмж гоё байв те. Тэгээ бараг Power Expo-г сурчлаад байна уу? Power Expo-д 2 дахь удаа оролцсон. Тэгээд гоё яасан. Жил болгон л бас нэг догдолж хүлээдэг баяр одоо фестивалын нэг болоод байгаа. Тэгээд их маг бас нөгөө дрифт батл хийхдээ бид нар нөгөө нэг ард ингээ моциклтай гарч ирээл хаа зүгөөлстэй амар агшаал. Ер нь тэр гоё дурсамжсэн. Дээрээс нь тэр гоё батлуудыг бас харах айгүй гоё. Сүртэй тэр гадаадын тамирчид байж тээ. Амарч гоё. Машин ямарч гоё. Тамирчид нь өөртөө ямарч гоё өнгөлөгийн. Тэр дрифт батл гэсэн сая тэр оролцсон сэтгэлээс бас хуваалцвал те ер нь ямар хөө болж өрнөө те бид нар бас манай үзэгчнэр маань бас мэддэг баг те.
Нийт 10 хүн оролцох байсан. Тэгээд Power Expo-гоос санал ирсэн. Оролцооч энэ бол зүгээр сонирхогч чи зүгээр сурсан зүйлээ л тэнд харуулах Celebrity Challenge гэдэг зүйл байсан. Тэгээд зөвхөн нэг 10 хүн хоорондоо хэн сайн байх уу гэдгийг л үзэх байсан. Тэгээд тэр чинь бид нар чинь би нэг 7 хоногийн өмнө л за тгий гэсэн зүйл хэлсэн. Гэхдээ нэг удаа бэлдээд за чадах юм бол би орно гэсэн чинь бэлтгэээс өмнө Power Expo миний зургийг постлцсан байсан. Орхосоор аргагүй болгоод. Тийм, орхосоор аргагүй болоод тэгээд за гэд нэг очсон юм аа. Тэгээд зэнсний 7 хоног чонго бэлдэн гэж бодоод эхний өдөр нь очсон чинь ингээд нэгээ хүлээгээл нөгөөх нь ягаал зарим машин яндан нь шаагаал нөгөө дугуун шаагаал ингээд үнэхээр нэг хөрөнгө зарсан спорт гэдгийг би ойлгосон. Тэгээд 1-2 унаал нэг машин хүрхийн асуудалтай болох ч юм уу. Нөгөө нэг залуу нь бид чинь мэдхгүй хүмүүс механик машин одоо унж үзээгүй залуучууд ирж байгаа. Би ч механик машин унж үзээгүй байж байгаа тэр өдөр сурж байгаа байхгүй. Тэгээд тэр чинь мэдхгүй байж байгаа гинт хаазаа өндөр өгч юм уу. Тэгээл нөгөө моторын яах ч юм уу цохих ч юм уу тийм асуудлууд хүрхий хүмүүсийн машиныг бас нэг тийм болгож байгаа ч гэсэндээ тэр хүмүүс мэдэхгүй би ч мэдэхгүй тэгээд өсрэл нэгээс нь 2 цаг яасан сургуульд хийж байгаа. Сургуульд хийсэн. Манай нөгөө хэд мач гэсэндээ яг тэгэж таарсан. Тэгэл дараагийн өдөр нь сургуульд хийх боловч нөгөө нэг гадны тамирчид ирэн тэр тамирчид нь өөрсдөө зам дээрээ бэлдмээр байдаг. Машины хувьд ч гэсэндээ яг үүндээ бас тэрийг унахаар хайрлаад байд юм лээ. Машиныг нь бас ингээ нөгөө нэг жоох ингээл ирэхэд дугуун элэгдээл нөө шатна нэг нийлээ хэд ирэхэд тэр дугуун одоо дөрүүлээ шатаж дуустдаг. Тэнгүүд тэр дугуй чинь бас асар их мөнгөтэй үнэтэй юм билээ шүү дээ. Тэгэл нэг жоохон эргээл нөгөө дугуйгаа шатаж дуусаад дахиад шинэ дугуй тавьдаг. Энэ бол маш асар их мөнгөний одоо сэтгэл зүрхээ шингэсэн хобби байна да гэж бодоод тэгээд ямар ч тааш тэнд сургуульд хийж яхад ийм мэдрэмж авч ирсэн бүр ингээд амар гоё мэдрэмж бүр адреналин ингээд тултал мэдрэмж авч ирсэн яг тэр чинь ингээд нөгөө хаацлаад эргэх 0 эргэх идэр чинь ингээд асар өнөр хацтай байж ээж гэхдээ бас хаазаа мэдрэх сонсох конса хаана яах вэ гэд тэрийг мэдэрч байгаадсан тэн ингээ эргэж байгаа маш гоё мэдрэмж бүр яг ийм тулцсан мэдрэмж авч ирсэн. Тэгээд тэр өмнө нь нэг хажуу нь явах тийм дугууны шатсан үнэр мүнэр гээл ингээл тэгдэг байсан чинь тэнд өөрөө эргэж байхдаа тэр утаанд нь тэгээд тэр дугууны тэр шатж байгаа үнэр мүнэр нь кайф өгдөг юм бэл. Тэгэхээр тухайн хүн болгоны сонирхож байгаа спортыг хүн хүндлэх ёстой. Мэдхгүй бол мэдхгүй зүйлээ бити шүүмжлээрээ гэж би хэлмээр болж л та тий. Тэгээд би яг дрифтчдийн тамирчдыг энэ дрифтийн төлөө сэтгэл зүрхээ одоо шингээж байгаа олон жил хөдөлмөрлж байгаа энэ залуучдыг бас маш их хүндэлсэн. Тийм энэ бол бас эрсдэлтэй спорт. Дээрээс нь хөрөнгө зарцуулдаг. Тэгээд тэнд чинь бас байнга сургуульд хийхэд бол асуудалтай юм байл шүү дээ. Тэгээд нэг дугуйгаа солиодох ч хэцүү юм байлээ. Тэгэхээр тэр бол ингээд богино хугацаанд хүний тэр нэг авахад самбаа гэдэг зүйлс амар шаардах юм байлээ. Гэтэ гоё эсэн тасархаас орсон. Би нэг бидний нэг цаг дуусах гэж байгаа. Гэхдээ би энэс энэ асуултыг заавал асуух хэрэгтэй байна. Асуух хэрэгтэй нэг. Яриа удаа ирсэн үү? Зүр. Их шүү Монголын хувьд бол би ингээ харахад бол үнэхээр хүчтэй, зоригтой эмэгтэйчүүд гэж хардаг. Тэр бас төлөөлж болоо гэж боддог. Тэгээд эндээс бас үзэж байгаа маш олон эмэгтэйчүүд байгаа. Бидний яслахыг үзэгч эмэгтэйчүүд байгаа. Тэгээд тэдгээр эмэгтэйчүүдэд зориулж одоо юу гэдэг мотоспортыг сонирхдаг гисэн дааж би чадна гэж үуч гэдэг юм уу бодолтой байдаг байсан гэжсэн иймэрхүү эргэлдэж байгаа эмэгтэйчүүдэд болоо тэгээ нийт үзэж байгаа ер нь бол их шүү хамт олонлогоо бас тэ хэлэх үгсээ байл бид хэлээд өндөрлүүл гэж бодлоо. Бүгдээр хэлнэ. Би тэд чи айгу дүрмтэй нөгөө нэг айгу 90 дараатай. Тэгээд манай хоёр фаундер сууж байгаа учраас би клубын цолтон гэж явдаг. Тэгээд бид нар чи бив нэг айгу хүндэлжтэй бүх юм яг дүрмээр явдаг. Тэгээд нэгнээ ямар ч үед айгу гоё тултал дэмждэг. Гэхдээ зөв юм энэ дэр. Манай клубыг ингээд айгу за би яриад эхэлчихэж байгаа шиг байна тий. Манай клубыг ингээд заах ингээд айгу олон янзаар яригдчихэд тийм. Гэхдээ энд яг зөв бодолтой зөв хоббитой зөв үзэл
тэ баримтлалтай тийм хүмүүс нэгд ор цуглаж байдаг. Тийм ч болохоор би энийг ямар ч үед зөв юмн дээр тултал хамгаалж тултал дэмждэг. Одоо бид нар чинь бөөнөрөө нийлэхээр айгүй огшдог. Ингээ галзуу штэ бид нар чинь одоо тэр инхмагийн дрифт хийж яхад бид нэг л ард нь бүр ингэж яах жишээ нь тий. Тэр чинь бол ингээд хүн юу ч хийсэн гоё зөв сайхан зөв ингээд одоо бусдад гим хоргүй тийм зүйлүүд дээр бол бид нэр үргэлж байдаг. Тэгээд мотоо сонирхох гэж байгаа тий одоо сонирхож унж эхэлж байгаа хүмүүстэй бас бүгдээрэнд намжилт хүсье. Тэгээд гоё зөрөгтэй байгаарай. Тэгээд мөн зам дээр байж байгаа нэг машин жолоодж байгаа хүмүүстэй бас бие биендээ хүндлэлтэй байгаарай. Бид нар чинь мотоо унснараа төвчрлийг бас бууруулж байгаа шүү. Бид нар ч одоо бид гурав чинь гуруулаа машинтай гуруулаа ингээд зогсох 3 мотоо явах те. Тэгэхээр битгий бухимдаж хүлээж аваарай. Одоо дэлхий дахин ч одоо ингээд шинжлэгдэж байна, өөрчлөгдсөн шүү гэдгийг ойлгоорой. Тэгэхээр ингээд уурлаад ингээд шахаж махтаа битий тэгэрээ зүгээр л бид нар ингээд те хин хиндээ ингээд гай болохгүй л гоё байж те. Тэгэхээр ингээд шин унж байгаа хүмүүстээс зоригтой болгоомжтой байгаарай. Тэгээд клубийнхаа охтууд бол угаасаа бүгдээрээ бид нэр амар шүү. Тэгжлээ тийм хайртай шүү. Булгаа маань өнөөдөр ирээгүй. Булгаа байсан бол бас айгүй гоё үг хэлэх байсан бах. Манай одоо мэдээж одоо яг одоо үзээ сууж байгаа эмэгтэйчүүд те ээж хүмүүс байгаа штэ. Тэд нарт хэлэхэд дотор ч нэг тийм хүсэл зориг байгаа гэвэл те хизээч хамаагүй эхлэхэд оройтаагүй шүү тий. Хүсэл зориг хоббигоо одоо олсон бол тэрийг хизээч хамаагүй эхлэхэд оройтаагүй шүү. Тэгээд урт чинь маш урт зам нээлттэй байгаа. Орос улбаны ус руу 2 удаа ч явж болж байна. Зориглоод мачлагдаад бүр Оросын улбаны ус руу явсан түүхч байна. Тэгээд бүх клубийнхаа офицер, member Perspect support-уудаа хайртай шүү гэж хэлье. Одоо үзэж байгаа камер минь чавхна. Юу гараа шууд уулзъя гэж. Ажил би хойш суулъя. Үүч болж ийн. Орсон улбаны ус руу болж ийн. Гайхалтай гоё байна. Өнөхөр уур амьсгал бол гоё. За тэгээд таны бас сонсъё те. Бүгд ингэ цай тийчлээ уучлаарай. Тэр сая одоо ингээл дэгийн саны хоёрыг сонсоол ингээл огшчихж байгаа байхгүй. Одоо энэ бүр яах вэ яа. Хим шүү те. Одоо манай их шиг хүчж бүгд яах вэ. Яг уулзах. Маргааш нэрээ аялал руугаа ингээд амар яарч чинь тэгээд яг үнэ бидний юм огшин хүмүүс аахгүй. Яадын сэтгэл зүрхээ зур гаргалтай цацалтаа. Тийм огшоо. Сэтгэлээ ингэж битгий нууж ингэж өөрийгөө дарж би хин нэгийг таалагдчих жаа болоо тэрний үгээр энэний үгээр битгий байл та. Нэг л амьдрын штэ. Энэ хоббигоо өөрийгөө мэдэр яг юу одоо дэгийн хэлж байгаа адилхан дотор чинь юу бэ? Тэрийг гаргалтай задлалтай өөрийгөө сонс. Тэгээд энэ одоо амьдрал чинь гоё штэ. Тэ муухай зүйлүүд байгаа ч гэсэндээ гоёыг мэдрээд үдээ амжаа өөрийгөө сонсоод чиг өөрийгөө тислэх хэвээр. Тесрээд үг. Огш. Танар чаднаа гэж. Ингээ гараа явчихсан. Одоо эксэр газар дуусгая. За баярлалаа. Тэгээд бас өнөөдрийн бас биднэрт Игшүү Монголын клубын гишүүн Инку Дэгийн сааны нарыг хүч ирсэн байлаа. Тэгээд нийт үзэж байгаа бүсгүүчүүд те бас дотор чинь ямар нэг мотор байвал асаагаад те аян замдаа гарцгаая. За тэгээд бүгдэнд нь баярлалаа. Тэгээд хүрэлцэн ирсэн та бүгд маш их баярлалаа. Тэгэд эфирийн цаг дууссан байна. Гэхдээ бүгдээр бас манай нөгөө нэг терминал нэгдэг. Таны хөтлөгээ бид нар бас өөрөө гар дуустдаг. Тэгээ би нэг 3-2-1 гингүүд бүгдээр хамтдаа дуусгах гэж бодлоо. 3-2-1 гэхээр терминал нэгдэг. Таны хөтлөн. Терминал 1 тэг. Таны хөтлөн. За тэгээд 3-2-1 гэдээ дуусгая те. 3-2-1 чангалж болох уу? Болно. За 3-2-1 терминал нэгдэг. Таны хөтлөн. Баяртай үзэгч. Баяртай.